Сайн байна уу? Сайн байна. За, эхлээд намайг танилцуулъя. Би бол Монгол Ховд аймагт төрөөд 2006 онд Солонгост ээжтэйгээ хамт ирээд одоо Солонгост амьдарч 13 жил болж байгаа. За, тэгээ би та бүхэнтэй юу ярилцахыг хүсэж байгаа вэ? Юу зааж өгөхийг хүсэж байгаа гэвэл Солонгос хэлний дуудайл яаж сайн сурах уу? Эхлээд Солонгос хэлний яаж хичээлээ хийвэл болох уу? Тэгээ Монгол байдгүй мөртлөө Солонгос байдаг үг нь юу вэ? Солонгост байгаа мөртлөө Монгол байдгүй юу вэ гэдэг тиймэрхүү ингээд Солонгос хэл ч юм уу, Солонгос амьдрал ч юм уу, Солонгосын соёл ёсны тухай тиймэрхүү юмсуудыг ингээд та нартай ярилцахыг хүсэж байна. За, миний бичлэгийг хараад ингээд дуудлагын жоохон эвгүй сонсогдох ч юм уу, ингээд би ярьж байгаад алдаа гаргаж магадгүй. Тэр нь болохоор Солонгост ирээд 13 жил болгонго монгол хэлээ их хэрэглэхгүй байгаа. Тэгээд их мартцсан үг гэсэн их байгаа. Тэглээгээд чат ингээд доор нь ингээ бичээд ямар муухай ярьдсан бэ? Монгол хүүхд мөн үү гэдэг ч юм уу, тийм муухай жоохон сэтгэлийн шарахыг аммаар тийм юм хэлж болохгүй шүү. За, би ч гэсэн үнэхээр монгол хэлээ тэгээ солонгос хэлээ сайн хэлхийн тулд бас хичээж байгаа, хичээлээ хийж байгаа. Тэгээ бүгдээрээ хамт солонгос хэлийг сайн сураад солонгосын тухай ингээд хамт хуваалцангаа нэг ингээд заагаа сураад тиймэрхүү гоё хичээлийг хий гэж бодож байна. За, тэгвэл миний бичлэгийг харж өгсөндөө үнэхээр баярлалаа. Дараагийн бичлэгээс уулзъя. Баяр таа. Subscribe and like дараад өгөөрэй.